хүрээ. Допинг хөгжүүлэх урандор нэгэн Fitness Cup 2016 шоуны төлөв үзэж танд боловсролон хүргэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн дугаарт маань нийт 12 баг тамирчид маань оролцох өгөөд 6 баг тамирчид маань өнөөдөр та бүхэнд өөрийнхөө хинбэ гэдгийг харуулах байгаа. Эдгээр тамирчид маань өөрийнхөө зорилго хүсэл бүх юмаа ингээд тодорхойлсон та бүхэнд танилцуулах бэлэн болсон байна. Тэгэхээр маргаашийн дугаарт бол мэдээж үлдсэн 30 тамирчид маань та бүхэндээ өөрсдийгөө одоо таниулах болно. Тэгэхээр та бүхэн бидэндээ хамт байснаар манай нэвтрүүлэгт ямар залуучууд оролцож байгаа гэдэг тухай мэдээллийг бүрэн боломжтой юм шүү. Тэгэхээр мэдээж нэвтрүүлэг маань өчигдрөөс эхлэн үзүүлэлтэнд хүрч байгаа. Тэгээ бүтээрийн хувьд одоо нэвтрүүлгээр хүмүүс шинээр эхлүүлээд сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээ мэдээж манай нэвтрүүлэгт оролцож байгаа залуучууд маань маш сэтгэл догдол өндөр байгаа болов уу гэж бодож байна. Өндөр байгаа хаа. Би бас харсан л да өчигдөр ямар залуучууд байна. Юу хийж ийн гэж харсан. Бүгдээрээ би бол ингэн би бол 10 саяыг авна. Манай багийнхан бол чадна. Сэтгэл айгүй өндөр байлээ. За тэгээд үзэж та бүхэн бидэнтэй мэдээж 4-р сарын 1-ээс эхлэн 5-р сарын 7-ны хүртэл үргэлж хамт байгаарай. Ингээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг хоолой эхлүүлэх үү. Тэгээд бас өрөөгөө хэлэх үү. За тэгээд 1 2 3 допингүй хөгжицгой залуусаа. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн Натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Сабэцхан намайг Юрагийн цам нэмэгдэг. Жиндэр хичээлдэг цуг хотын аврагт битж байгаа жог найзтайгаа хэлсэн чи хүүшээ яасан гоё ингээл тэгэл гоё хүлээж аваад цуг хоёулаа баг бүрдүүлээд орё гээл тэгээд жинээсээ 2 охин нэг запаа аваад тэгэл орсон. Одоо би бол анх 108 хэлтээс одоо 84 хэлтэй болцсон. Тэгээд 84 хэлтэй нэлээд болчинтай болсон. Одоо хичээлээ 5 жил гаруй болж байна. Чин хүсэлтэй байгаа хүн юу ч даван дийлнэ. Юу ч ямар ч юу асуудал биш. Бүх юм амархан байх болно. Чин хүсэл байгаа цагт. Наа Батбарын бүрд төржигдэг. Golden Gym-ийн Golden Team балын гишүүн байгаамаа. Тэгээд энэ фитнес кап реалити шоунд оруулсан шалтгаан маань ер нь бол хүнтэй өрсөлдөхөөс илүү өөртөө өрсөлдөө өөрөө сөрий тийм зорилготой орсон байгаа. Миний хувьд бол 95 кг-тай байж байгаа. Одоо 16 тассан байгаа. 79 руу орсон байгаа. Одоо энэ 4 сарын 16-нд бас тэмцээнд орж чад тэрэнд бол тэрэн зориулж их эцэг харж ирсэн л та. Тэгээд одоо манай нэг багийн гишүүн манаас цуг юу яа фитнес кап гэдэг айгүй тийм гоё докюментари реалити шоу байна. Хоёулаа тэрэнд хүчээ үзье. Нэгэнд орж байгаа юм тэгээд тэрэнд харин нэгдээ цуг орсон байгаа. Их таалагдсан. Тэгээд миний зорилго бол одоо дахиад нэг 5 кг үлдсэн байгаа. Тэгэхээр ер нь бол ямар ч илүүдэл өгөхгүй цэг болчинтай л болох гэж үзээд байна да. Танаа намайг Баярмаа гэдэг. Би Golden Gym Fitness Club-ийн тамирчин. Би фитнесээр хичээлээд яг 1 жил 6 сар болж байгаа. Хамгийн анх болохоор хичээлэх басан зорилго нь болохоор би айгүй тийм туранхай хөхөд байсан. Өөртөө миний яг бүх биений манжин ингээ 37 кг гинтэй маш туранхай ер нь айгүй тийм ихцэнхээ. Тэгээд хамгийн анх фитнес клубыг анх зорж жин нэмэх зорилготоор гарч ирж байсан. Тэгээд сүүлрүүгээ одоо илүү ойлгож эхлэв. Фитнес бол ерөөсөө хүний өдөр тутмын амьдралд ялцчих хэрэгтэй. Дээрээс нь бидний одоо эрүүл хооллолт гэх мэт чинь маш их зүйлүүдийг эрүүл талаас нь ойлголттой гэдгийг мэдээлсэн учраас тэгээд би бас дээрээс нь залуу байгаа учраас энэ хүү тэмцээнд ингээд оролцоод өөрийгөө сараад үзье гэсэн зорилготойгоор орж ирсэн байна. Сайн байцгаана уу? Golden Team-ийн гишүүн Батбат байна. Өнөөдөр тэмцээнд оролцож байгаа болохоор өөрийгөө өөрчилж тэгээд бусдыг даван дэлгэх ялах тийм зорилгоор оролцож байна. Би фитнесээр хичээл 5 сар болж байна.
Одоо ер нь бол төсний хугацаанд бол би ер нь бол өөрийнхөө жингээс 10 кг мас зорилготой байгаа. Өөрийнхөө өөхнөөс гэсэн. Тэгээд ер нь бол 30 кг масыг төлөхөө одоо нэг зорилготой явж байгаа. Намайг Ламсран гэдэг. Би Golden Gym-ээс оролцож байгаа. Golden Team багийн тамирчин. Одоо ер нь залуучууд маань тэр тусмаа тий эрүүл мэнд тэгээ бас гоё тийм төс бие галбирыг их одоо хүсдэг болсон тий. Охтууд маань тэр тусмаа одоо илүү туранхаа гэхээсээ илүү гоё тийм одоо өв тэгш тийм бие галбиртай байхыг илүү үздэг болсон учраас би ч гэсэн бас тэднээс татгааргүй өөрийн гэсэн гоё тийм гоо үзэмж гоё тэр галбираа олж авахын тулд тэгээд энэ тэмцээнд оролцож байгаа. Би өөрөө нөгөө Баянгуулчд буудлын ажилладаг байгаа. Тэгээ Баянгуулчд буудлын хамт олонд энэ үчи миний өргөе та бүхэндээ баярлалаа шүү. Тусад дэмждэгт тэг цав цагийн өмнө гаргадаг баярлалаа. Тэгээ бас жимнийхээ Golden Gym-ийн хамт олонд баярлалаа гэж хэлээ. Найз нөхөд ээж бүгд ах トゥ та бүхэнд хайртай шүү гэж хэлээ да. Итгэлээр наадахгүй улам хичээнэ. Би бол Golden Team багийн гишүүн Баярмаа байна. Тэгээд намайг мөрсөн дэмжээрэй. Манай баг бас мөрсөн хичээх болно. Бодибилдинг спорт өөрөөгөө л ялахад урштай. Хүнийг ялахтаа болно ш. Өөрөөгөө л ялцгаагаарай. Залуусаа. Багуудаа амжилт хүсье. Чанга үлдэх байгаарай. За эрүүл биед саруулхан оршин гэдэг. Тэгээд Fitness Cup 2016 допинг хөгжцгөө юурандаар нэгдэж байгаа залуустай энэ өдрийн мэндийг хүргэе. Фитнесийг бол миний амьдралаас салгаж явах ямар ч боломж байхгүй. Би фитнесээр хичээлээд 16 жил болж байна. Монголын нийт залуучууд бүгдээрээ албан тушаал эрх мэдэл, эд хөрөнгөөрөө биш энэ биеэрээ гайхуулах цаг нэгэнд ирсэн. Тийм болохоор бүгдээрээ фитнестэй нэгтгэцгээе. George Gym клубээс оролцож байгаа. Beast Box оролцож байгаа. Камера гэдгээ 21 настай болоо. За энэ reality show одоо ингээд зохион байгуулалт Монголд анх удаа фитнесийн чиглэлээр ийм reality show зохион байгуулж маш сэтгэл өндөр байгаа. Тэгээ анхныхын тэмцээнд орж байгаа ч гэсэн өөрөө маш их баяртай байгаа. За тэгээ энэ шоунд орж байгаа зорилго гэх юм бол би 3 зорилготой байгаа. За нэгт нь эхлээд мэдээж одоо өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө одоо Монголын фитнесийн залуучуудын хэмжээнд аль хэмжээнд явж байгаа төвшингээ мэдэх. За хоёрт нь болохоор мэдээж одоо өөрийгөө өөртөө илүү ихтэй болох. Догоо сайхан талаас ер нь өөртөө илүү ихтэй болох. За гуравт нь бол мэдээж боломжтой яг тэмцээнд орж байгаа юм чинь мэдээж төрүүлэх хичээл үзэн. Ийм 3 зорилготой тэмцээнд орж байгаа. Нийт залуучуудаа хандаж хэлэхэд фитнесээр хичээлцгээгээрэй гэж одоо уриалмаар байна. Би болохоор George Gym-ээс орж байгаа. Мөнхбаатарын авагтай бүжин байна. За би яагаад энэ тэмцээнд орсон бэ гэхээр би өмнө фитнес гэдэг энэ спортоор ер нь баг багаар хичээлжлээсэн. Гэхдээ яг ингэж амар тууштай яваагүй. Би өмнө ерөөсөө ямар ч тийм хоол-моолны дэглэмд орж байгаагүй. Яг сайн хэд хоногийн өмнөөс яг багийнхнаараа яриад яг хоолны дэглэмд барина гэдээ яг шийдсэн байгаа. Тэгээд одоо нүг байж байгаа л амттай юм хараад янгууд гэж шууд 10-ны шүүс гоож тэгээд за бийж чадахгүй амар хичээж яг тийм хоолны дэглэмд юм жоохон хэцүү. Тэрнээс бусдад угаасаа мэдээж өвдөл байж ижил өөрчлөлт байна. Энэ тэмцээнд орсны зорилго нь гэх юм бол ер нь бага хугацаанд сайн үр дүнд хүрэх. Тэгээ мөн бас өөрийнхөө өдөр тутмын амьдралын хэвшлийг бас өөрчлөх гэж бас оролдож байгаа. Сайн байцгаана уу? Намайг Санжаагийн Батбаяр гэдэг. George Gym Fitness клубын West багийн тамирчин байна. Нэмэх 70 кг-ийн төвийн тэмцээнд оролцож байна. Эрүүл биетэй саруулхантай тийм спортоор хичээлдэг. Бусдаар нэг мундаг тийм тамирчин болоод бүр энэ спортоор бүр тултал амжилт гаргаж байгаа юм гэж боддог. Анхнаасаа би бол зүгээр хажим нэмэгдүүлэх гэж энэ спортоор хичээлж гисэн тийм болохоор чадсан. Тэгэхээр одоо болохоор миний зорилго бол гоё ярзар болмоор байна. Фитнес спортоор хичээлээд нэлээдэн жил болсон. Винжин маань бас 90-дэш гарцсан байна. Тэгээд зорилго маань гэх юм бол биеийн булчин авч үлдээд өөхөө хайлуулах тийм зорилготой нэгдүгээрт. Хоёрдугаарт тэмцээнд оролцож байгаа чинь мэдээж амжилт гарах төвлөрөх зорилготой оролцож байгаа. Сайн бацгаана уу? George Gym-ээс оролцож байгаа Beast багийн гишүүн Соёлоо байна. Энэ хүн нэвтрүүлэгт оролцож байгаа зорилго маань юу вэ гэхээр өөрийнхөө биеэс өөрчлөлтийг хүсэж байгаа. Өмнө нь нэлээд жим багтээс одоо болохоор жин нэмсэн болохоор буцаад эргээд хэмдэ орё гэж бодож байгаа. Энэ хүн шоуны сонирхолтой хэсэг нь юу вэ гэхээр 45 хоногийн дотор хүн өөрийгөө яаж өөрчлөх боломжтой вэ гэдгийг үзэгчдэд харуулж байгаа. Миний хувьд бол маш баяртай байгаа.
Би фитнесээр хичээлээд жил гарсан болж байгаа. Тэгээд яг фитнесээр хичээлээд үр дүнгийн үзэх юм бол мэдээж зөв хооллолтой давхар явах хэрэгтэй. Тэгжээж үр дүндээ хүрнэ. Урд нь би фитнесээр хичээлж явах явцдаа эрүүл хооллолын талаар мэддэг байсан. Тэгээд эрүүл зөв хооллолтой хамтраад бэлтгэл сургалтаа хийх юм бол мэдээж өөрчлөлт тодорхой хэмжээгээр бол өөрчлөлт гардаг. Энэхүү шон нэвтрүүлэгт маань манай багийнхан амжилтанд оролцсон гэж бодож байгаа. Тэгээд ихэнх нь өөрчлөлтүүдийг биеэс ихэнх хувийг өөрхийг хацуулахаар манай баг ер нь бол их өөрчлөлт авчих баг гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ манай багийг дүүжээрэй гэж уриалмаар байна. Сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн минь намайг амар мөх гэдэг Жоржийн клубээс төлөвлөж байгаа. Энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгээ одоо миний зорилго гэх юм бол одоо өөрийгөө ялж цаашдаа улсын хэмжээний тамирчин болох юм зорилго өөртөө тавьсан байна. Одоо би хасах талд орж байгаа. Тэгээ би болохоор 80 кг-аас ч ингээ хассан байна. Ер нь бол яг энэ тэмцээнд зорж хасааг өөрөө хассан байсан. Тэгээ жингээ өгөхдөө бол 66 кг байсан. Тэгээд ер нь бол одоо энэ маасаа алдахгүй хүчингээ унахгүй яг энэ эрчгээрээ илүү арцаалгаж өсөлтөн гэж бодож байгаа. Тэгээ энэ бүх тэмцээнд орж өөрийгөө зорж зордмогт 5 залуустайгаа нэг баг болж бусдаа хүчтэй багуудтайгаа сайхан өрсөлдөж одоо сонирхолтой тэмцээнийг тавханд үзүүлэх байна. Одоо фитнес спортоор дангаан хичээлээд ингээ булчин хөгжих биш хүн ингээ өөрийнхөө эрүүл мэндээр амар анхаарад хэлдэг. Одоо жишээ нь хэд одоо гадуур явж байгаа хүмүүс ингээ өмнө нь зөвхөн одоо миний үеийн залуучууд гэх нөгөө доото PC тийм хөл мэдээс бол одоо гадуур явж байгаа хүмүүс ярих сонсоор ингээ зөв хооллолт, дасгал зөв хэлтэй аль болох эрүүл амьдрах талаас ярьдаг болсон. Тэр нь маш гоё санагдаж байгаа. Тийм болохоор одоо бүх хүмүүсийг л тийм байгаас гэж хүсэж байна. Бусад баг тамирчидтай хандаад бүгдээрээ хамтдаа хичээцгээе, бүгдээрээ хамтдаа өөрсдөө өөрчилцгөөе. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлээ. Намайг дэмждэг хүмүүстэй та нарын хатгалыг алдахгүй хичээх болно. Ямар ч зорьсондоо өрнөж хичээлж. Бусад багийнхаа амжилт хүсье. Та бүхэн чаднаа. За, манай багийнхаа бид чаднаа. Бүгдэнд нь амжилт. Залуучууд өвдөхгүй төлөө өнөөдөр бүгд фитнесээр хичээлж байна. Тийм учраас бид нэр фитнесээр хичээлснийхэн төлөө залуучуудад эрүүл мэндийн даатгалаас нь одоо төлдөг, фитнесийн төлбөрийг төлдөг энэ асуудлыг санаачилж явж байгаа. Fitness Cup 2016 өөрөлд Монгол бүх залуучууд фитнестэй явдаг, эрүүл байдаг. Эрүүл байснараа бид нэр одоо дараа дараагийн олон амьдралынхаа асуудлыг зөв шийддэг ийм л шийдэлтэй болохыг бид нар хүсэн мөрөөдөж байгаа. Эх орон телевиз Монголд анх удаа энэ Fitness Cup reality show-г зохион байгуулж байгаад Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн хувьд дэмжиж байна. Ингээд допинг ирээдүг бүгдээрээ сонгоцгоё, бицээ жилээцгоё. Сайн байцгаана уу, би жүжигчин Наран Гэрэл байна. Fitness Camp 2016 reality show-нд оролцож байгаадаа баяртай байна. За манай багийн нэр бол Olympus Guys. Яг фитнест би өөрөө ингээд явъя. Одоо хавар болж гин, гоё бие гоё болъё гэж гэсэн зорилгоор фитнест явж эхэлсэн байсан. Тэнгүүд өөрөө явхлаар нэг хичээхгүй тэгээд нэг халтуурдаал биенийхээ амрыг хараад ер нь бол хүн өөрийгөө дайчилж чаддгүй шүү дээ. Тэгэхээр энэ шоуг дайлимдуулаад 45 хоног явах маань тэр өөрчлөгдөж чадах нь өөрийгөө сориод үзье гэсэн зорилгоор ер нь бол орсон байгаа. Тэгээд жүжигчин хүмүүс бол энэ тэнд ингээл хөдөө гадаа зураг авалтанд явдаг, маш их ядардаг, тий? Одоо нойргүй хоолгүй явж ин гэж ярьдаг шүү дээ. Гэхэд бол тамирчин хүний хажууд бол бид маш жаргалтай байд юм байна. Асар их төвчээр, асар их хөлс хүч урсгаж, маш их зүйлийг одоо өөрийнхөө дуртай юмыг хоригдж иж тэр их амжилтанд хүрэх юм байна. Зөвхөн захаас нь ихлээр хэдхэн оноод барыг шантарч эхлэх гэж юм. Тэгээд аль болохоор одоо нөгөө хэрэгэлдэг тэр хоол зарчмынхын дагуу явахыг хичээж байгаа. Гэхдээ маш их ядарч ин би эсэргүүцэл сулраад хоолоо молоос өгөө таниад хүрсэн жоохон тиймэрхүү байна. Одоо нэгэнт эхэлсэн юм чинь тэгээд өөрийнхөө чадах чинийгээр өрсөлдөд үзнэ л гэж бодож байгаа. Би ер нь бол 10 сая төгрөгийн тухай ерөөсө бодоагүй байхгүй. Эхлээд яг энэ тэмцээнд ороод гоё бие өөрчлөе, амжилт гаргая, өөрийгөө өөрчлөе гэж эхлээд бодсон бол одоо сүүлийн үед харин нөгөө яг ингээд ядраад төмөр өргөөд хөлс гараад ирэхлээр ингэж их зовчод шагналын эзэн болохгүй бол бас хэцүү юм шиг санагдаж байгаа. Olympus Guys багийн ахлагч Шинхүүгийн ирэнцэн байна. Би энэ хүү тэмцээнд оролцох болсон зорилго болохоор өөрийгөө нэг шат ахиулах, тэгээд залуу насаараа гоёж амьдрах тийм хоёр зорилготой оролцсон.
Би жил 6 сар фитнесээр хичээлэхдээ ерөнхийдөө анх бол аюул жижигхэн тийм тунхай байсан. Тэгээд 6 сарын 20 кг нэмж чадчихсан. Тэгээ ер нь буцаагаад хасдаг, нэмдэг. Ерөнхийдөө яг мэрэгжлийн төвшөнд бол хаш нэмж үзэг яг ирлэвт хийгээд яг бодибилдинг спортоор хоол ундаараа ч юм уу тэгээд бэлтгэл хийсэн хийгээгүй тийм зүйлүүдэд нэмж хасчихсан. Энэхүү тэмцээнд орсон давуу тал нь болохоор яг мэрэгжлийн багш нарын удирдлаганд мэрэгжлийн төвшөнд жингээ хэрхэн хасах вэ? Тэгээд биеийнхээ булчингийн ширхэг бүрийг яаж гаргах вэ? Ерөнхийдөө айгүй төсөв төвчээр шаардсан спорт юм байлаа. Тэгээд энэхүү тэмцээнд оролцсонд айгүй баяртай байгаа. Би энэ 45 хоногийн хугацаанд өөрийнхөө биеийг ялгаруулж биенийхээ бүх хэсгийн булчинг гаргах анх хэмжил хөгтөг 77 кг байсан. Ерөнхийдөө нэг хасах талд орж байгаа 69 юм уу 65-ын он жингээ багасгаад тэгэхдээ зөв ялгаруулж булчингаа ялгаруулж өөхөн давхрахаа айлгах тийм зорилготой байгаа. За Олимпус газ багаас оролцож байгаа. Сүхбаатар авахтай том баяр байна. Шорт ангилд оролцож байгаа. Яг энэ санал тавьсан гэвэл би яг өөрөө яг энд яг өөрөө зорьсон байгаа. Яг энэ болохоор онлайн телевизээр сонссон яг зар мэдээг. Тэгээ сонсоод багийнхантай хэлээд тэмцээнд орохоор шийдсэн. Миний зорилго гэвэл өөрийгөө нэг шат ахиулах, бусдад бас таниулах. Цаашдаа ер нь жим гэдэг спортоор өөрийгөө хөгжүүлэх зорилготой орсон байгаа. Фитнесээр хичээлээд яг явсан оны хугацаанд болох юм бол жил гарсан болж байна. Энэ фитнесээр хичээлсний давуу тал гэвэл би ер нь жоохон тийм нурууны суулттай байсан. Тэгээд эмнэлэг домдоор яваад нэг сайн гүйцэд идэгдэг байсан. Тэгээд энэ фитнес гэдэг спортоор хичээлээд энэ өвчнөөс ангирсан гэж бараг хэлж болно. Тэгээд эрүүл саруул чирэг биетэй болж бусдад бас бардам алхахад бас болдог энэ спорт. Сайн бацхан уу Олимпус гайс багийн гишүүн доош давгаа өгтөө доош намжлана. Одоо би 23 настай. Тэгээд фитнес каф тэмцээнийг зурагтаар шторкийн үзээд орохоор багийнхантайгаа ярилцаад орсон. Тэгээд миний орсон гол зорилго болохоор би жоохон завгүй яваад тэгээд хоолндоо ер нь бол олдсноо идэж явсаар хагаад жоохон өөхөлсөн. Тэгээд өөхөн давхархаа хасаж үзэгчдтэй биеийг яаж фитнес спортоор хөгжүүлдэг вэ гэдгийг үзүүлж боддоор харуулахын тулд энд зориулж орсон байгаа. Одоо бол би 60 кг ер нь бол жоохон өөхтэй байгаа. Тэгээд булчингийн маасаа халдгалж үлдээд өөхөн давхаргаа хасахаар нэг жингээ буулгахгүйгээр одоо ер нь бол 60 кг байвал нэг 3-4 кг буулгаад тэгэн гутлаа булчингийн маасаа хадгалж үлдээд өөхөн давхаргаа хасахаар хүний бие илүү гоё чанга гоё харагддаг. Сайн байцгаана энэ өдрийн мэндийг хүргэе. Би Олимпус гайс багаас орж байгаа. Мөнгөдөө огт бас нэмэх 70 кг орж байгаа. За энэ тэмцээнд орох зорилго бол манай найзууд санал тавьсан. Би одоо фитнес спортоор хичээллээд 3 сар гарсан болж байгаа. Урд нь болохоор чөлөөлөх пауэрлифтинг спортоор хичээлдэг байсан. За анх тэмцээн уралдаанд оролцож байгаа гэж ээж аваарт хэлсэн. Тэгээ ээж аваар маань наагаагаас спортод дэмждэг болох нэг оролцоход хэлсэн. Тэгээ сургуулийнхаа багш нартай ярьж байгаа жилийн мөлөө тэгэл тэмцээнд орох гэсэн. Тэгээ бас байрны найзууд бол өрөөний найз намайг дэмжиж байгаа. За хэмжилт өгөхөд жин 84 байсан. Тэгээд одоо би доош нэмэх талдарч болох доош нэг 72 73 хүртэл хасна. За ирээдүйн өсөл мөрөдөл гэх юм бол би бол энэ тэмцээний өнгөрөөд өөрөө олон тэмцээн уралдаанд орно. Тэгээд ер нь бол багш болохыг л мөрөддөг бизнес юм. Манай багийнхан бодлого онцлог байгаа. Манайхан бүгдөө Төв аймгаас оролцож байгаа. Тэгээд Төв аймгийнхныгаа бидрийг дэмжээрээ бүгд яг Төв аймгийн тамирчид болж байгаа. Олимпус гайсга Олимпусээс оролцож байгаа. Тэгээд мөн биднийг дэмжиж байгаа Олимпус жимийнхаа хамт олонд үнэхээр их баярлж байгаа. Одоо бидний хувцас чигдрэлт, бэлтгэл дасгал сургалтаа хийх тэр бүх боломжуудыг үнэхээр бидний одоо сэтгэл санаанд бүр нийцтэл ингэж дэмжиж өгч байгаа. Тэгээд энэ сайхан сэтгэлийнх нь хариуд бид нар бас амжилт гаргахыг маш их хичээж байгаа шүү. Тэгээд бидний дэмжиж гэр бүлийнхэн болон найз нөхөд хамаатан ахад дүү бүгдэнд нь баярлалаа. Мөн бидний таньж мэдрэхгүй хүмүүс бидний дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. За манай багийг дэмжиж байгаа хүмүүст манай багийнхан их ер нь мастер хүмүүс байгаа. Тэгээд 45 хоногийн хугацаанд их өөрчлөлт харуулах болно. Тэгээ манай багийг дэмжээрэй. Сайн байцгаана уу? Намайг Инхтрийн Зориг Баатар гэдэг. Тэмцээнд оролцсон зорилго бол өөрийгөө нээж харуулах. Тэгээд өмнө тэмцээн уралдаанд орж байгааг орж хүчээ сорж үзье гэж бодсон. Сүүлийн үед нэг ач холбогдолгүй гэх юм их хэлсэн. Тэгээд тэмцээн уралдаанд орё гэж айгүй бодоод тэгээд энэ тэмцээнийг хараад орё гэж. Маа баг бол айгүй амжилт гарна гэдэгт итгэлтэй байгаа. Сайн байцгаана үзэгчдээ Олимпиа багийн яг гишүүн Сарвал Чимээс энэ
чиглэлээр амжилт гаргах зорилгоор за эхний гараа маань нэвтрүүлэхэд эхлэе гэж зорьсон учраас энэ нэвтрүүлэг тавьсан. Спортоор хичээлдэх яа мэдээж сайн даваа талууд нь гэвэл мэдээж хатуужилтаа болно. Тэвчээр маш сайн суун. Яа хамгийн гол нь өөрийгөө ялан дийлэх болов гэж байна. Мэдээж маш их ихтэй байгаа багийнхандаа бол амжилт мэдээж гаргана өөрчлөлтийг үзүүлнэ. Олимпиа багийг дэмжээрэй. Та бүхэндээ баярлалаа. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн Натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. Самсон наа болтотроо юм болт гэдэг. Энэ төвчөнд орж байгаа нь болохоор өөрийгөө нэг төвшөнд ахиулаад өөрийгөө нэг сорж үзэх зорилготой энэ төвчөнд орж байгаа. Нэг юм байдлаасаа гарыг үл энэ спортод ороод үзээрэй. Энэ төвчөнд амжилт үзүүлж чадна гэдэг итгэлтэй байна. Санаа Олимпиа багийн гишүүн Бурмаа миний одоо энэ тэмцээнд оролцож байгаа шалтгаан нь гэвэл өөрийгөө сориод үзье, өөрчлөлт үзье гэсэн зорилготой байгаа. Фитнесээр хичээлээд ерөнхийдөө 3 сар болсон байна. Гэр бүл найз нөхөд бүх тусалж дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Манай багийг дэмжээрэй. Сайн байна уу үзэгчдээ. Аав намчууг отхон баяр гэдэг. Энэ тэмцээнд орсноор би одоо Шингээ хасах зорилгоор орж иж байгаа. Одоо миний биеийн жим билүүд одоо 85 байгаа. Тэгээ одоо нэг 80 ядах нэг 6 7 хэрэг санаа нэг 7 8 ил хасах санаа байна. Тэгээд амжилт хүсье. Сайн байцгаана уу? Намайг Өнөр сайхан гэдэг фитнес спортыг сонгоод ер нь 3-4 сар хичээлж байгаа. Тэмцээнд орох одоо гол нөлөөлсөн хүн маань бол манай багш маань байсан. Багийнхны хувьд бол аюу тийм залуу, эрч хүчтэй залуучууд байгаа. Бидний дэмжиж үзээрэй гэж хэлмээр байна. Сайн байцгаана уу? Намайг Инхалтын Баттарч гэдэг. Би энэ Fitness Cup 2016 тэмцээнд орж байхдаа маш их баяртай байгаа. Fitness gym-ээр хичээлээд 1 жил 3 сар болж байгаа. Би энэ өөрийгөө нээж хөгжүүлэх гэсэн зорилготой байгаа. За манай багийн өнөөдрийн өвдөлт маргааш өгч чадал байх болно. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэдэх хөгээ. Сэргэлэн цагт огтой шилэг юм байна. Ерөнхийдөө бол бодибилдинг фитнесээр хичээлээд жил гарны хугацаа өнгөрсөн байна. За өөрийгөө ялан дийлэх утга учир гэвэл мэдээж өөрийнхөө шантралыг авах. Одоо тийм шантарсан байдлаас гарах. Тэгээ одоо шантрал гэдэг үг чинь чамаас шантраас явахыг л өөрийгөө ялан дийлэх гэж бодож байна. За Fitness Cup reality show-нд мэдээж баг бол бүрэлдэхүүн болоод оролцож байгаараа reality show-г хүндэтгээд сахилга батайгаа маш сайн барина. Тэгээ үзэгчтэйгээ үргэлж хөгжилтэй байлгана. Та бүхнийг үе дахгүй. Тэгээ та бүхэн бидэнтэй үргэлж хамтаагаарай гэж хүсье. Сайн байцгаана уу? Та бүхэний өнөөдрийн төргий. Намайг мөнх нарын мөнх гэдэг интерьер тэмдэг гишүүн байна. Спортоор хичээллээд би баг жил гарал болж байна дөнгөж. Манай багийн зорилго гэх юм бол ер нь бол нөө нэг бооцоо авах зорилготой байгаа. Тэгээд өөрийн зорилго гэх юм бол өөрийгөө нээж ер нь өөрийнхөө төвчээрийг шалгах хүтнээс энэ тэмцээнд оролцож байгаа маа. Тэгээд Fitness Cup 2016-д энэ тэмцээнд байгуулж байгаад баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. Инхтэй амны их чаргал байна. Интерьер багийн гишүүн. Би бол бэлтгэлээ өөрийнхөө хэмжээнд бол маш сайн хийж байгаа гэж бодож байгаа. Яг бол яг би урдаа тавьсан зорилготой мөрөөдөлтэй цэрэндээ хүрэхэд бол маш хөдөлмөрлөж байгаа. За манай багийн тамирчид бол яг тусцсан ангилалдаа амжилт гаргах байх гэдэгт би итгэлтэй байгаа. За манай багийн өрөө бол өнөөдрийн өвдөлт маргаашийн хүч чадал. За тэгээд эцэст нь хэлэхэд допинг хүчтэй.
За миний хувьд фитнесээр яагаад хичээлэг болсон бэ гэвэл би өөрөө урлагийн хүн. Яг фитнесээр хичээлж эхлэх яг тэр цаг үедээ бол би уран бүтээлийн зорилго дотор агуулж энэ спорт руу анх орсон. Залуучууд маань ер нь энэ спортоор маш их хичээлдэг болсон байна. Өшөө илүү их залуучууд бас ингээд энэ спортод татагдан орж байгаад миний хувьд бас баяртай байна. 4-р сарын 1-ээс 5-р сарын 7-ны хооронд эх орон телевизээр Fitness Cup гэж Монголд анхудаа энэ хүү реалити шоу нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Маш олон залуусыг зөв зохистой хувийн зохион байгуулалт мөн эрүүл мэндийн талаасаа ингээд сайхан урайлаа, сайхан зорилгодор нэгтгэж чадж байгаа энэ хүү нэвтрүүлгийн бүх залуучуудтай амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ хамтдаа допинг бүх хөгжлөө. Допингийн хөгжицгөө урандаар нэгдэн явагдаж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар үзэгчдэнд хүрлээд хамт ирсэн үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Өнөөдрийн дугаарыг үзэгчд маань үзээд өөрийн дэмжиж байгаа бага тамирчтай бас олсон болоо гэж бодож байна. Миний хувьд бол яг өөрийнхөө дэмжих багаа сонгочлоо. Дэмжин лайк харамгүй дарна мессежийг бол би хангалттай бичнэ гэж бодож байгаа. За тэгэхээр маргаашийн дугаарууд мэдээж үзэгчдэнд тун сонирхолтой хэлбэрээр тун өрөөс байдлаар хүрэх болно. Тийм учраас үзэгч та бүхэн Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай гэж хэлмээр байна. Ингээд нэвтрүүлгээ хоёлоо төгсгий. Төгсгөл мэдээж өөрөө айлах хэрэгтэй байгаа. За 1 2 3 допинг хөгжицгөө залуусаа.